За өнөөдөр 2026 оны Дэлхийн Аялал жуулчлалын хотуудын холбооны дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн хотын дарга нарын харилцан яриа арга хэмжээ Бөөж хотод нээлттэй хийж байна. За энэхүү чуулганд Дэлхийн олон орны хотын дарга удирдлага, аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд оролцсон. Дэлхийн олон орны хотуудын ирээдүйн хөгжил, аялал жуулчлал, ногоон хөгжил, технологийн дэвшил, ховор амьтны төрөл зүйлийг хамгаалах гэх мэт сэдвийн тойронд цаашид хамтран ажиллаж, хамтаар хөгжих тухай туршлагаа солилцож, үзэл бодлоо хуваалцсан юм а. Монгол улсаас 30-аад төлөөлөгчд хүрэлцэн ирж оролцжээ. Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд Улаанбаатар хот 22 онд гишүүнээр хэлсээр 23 онд батламжаа авч ирсэн. Тэгээд энэс хойш бол тогтмол холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. За холбооны хэлснээр Улаанбаатар хотод бол бас олон зүйлийн хотуудаас туршлага судлах, мэдлэг олж авах, бас шинэ инновац технологи судлах гэдэг олон талын хүч холбогдолтой. За дээр нь бол бид нар бас Улаанбаатар шугамар Улаанбаатар хотын аялал жуулчлалын талаар мэдээллийг бусад хотуудад хүргэх ийм хамтын ажиллагааг тогтмол хэрэгжүүлээд явж байна. За өнөөдөр бид Бээжин хотод зохион байгуулж энэ жилийн арга хэмжээнд оролцоод эндээс бас олон хотуудын аялал жуулчлалын салбарынхантай танилцж байна. Дээр нь бас өнөөдөр энд гарсан шинэ технологиудтай танилцж байна. Жишээлбэл манай Улаанбаатар хот юугаараа ялгарх юм. Мэдээж бидний хамгийн гол ялгаа бол тэр соёлын, түүхийн дурсгалаараа ялгарх ёстой. Тэгээ тийм зүйлээ бид нар устгах биш, харин яаж хадгалж, хамгаалж тэрийгээ тэгээд энэ орчин үеийн аялал жуулчлалын зах зээл дээр сонирхолтой бүтээгдэхүүн болгох вэ гэдг нь бас бид нар эндээс олж мэдэх ёстой. Бусад улсаас, бусад хотуудаас туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой тийм зүйл гэж бодож байна. Хотын аялал жуулчлал эртний өмнөх үеийн түүхэн дээр суурилахаас гадна орчин үеийн технологиг маш өндөр түвшинд ашигладаг болсон. Ятад бол тэртээ дөрвөө Монголда эдийн засгийн хувьд маш ойрхон холбоотой тийм ус, хөрс сэргэлдээ ус. Тэгээ бид нарт эндээс суралцах зүйл их байна, хөгжүүлэх зүйл их байна гэсэн сургамжтай харж байна да.